мариж удах үндэсний баялаг. Мөн тэнгэрийн луунуудын эртний боол болоод засгийн газар. Дресроса арктер Дофламинго CP0-д мариж удах үндэсний баялагын талаар дурдж түүнд тус өргөхийг шаарддаг. Мөн тэрээр лавын эзэн чөтгөрийн жимсэл байсан бол дэлхийг гартаа авах байсан юм а гэж хэлдэг. Түүнчлэн Дофламинго хэрвээ хүмүүс мариж удах үндэсний баялагын талаар мэддэгсэн бол энэ ертөнц магадгүй оронгороо ирэх байсан баха гэж хэлдэг. Тэгвэл Опеопеномил тэрхүү үндэсний баялагт хүрч болох ганцхан л хүргэж үү? Мэдээж үгүй. Яагаад дэлхийн засгийн газар энэ жимсийг нууц судалтаа хийж 5 тэрбум бэлигээр авахыг хүссэн юм бол яагаад Дофламингод хэрэг болсон юм бол Дофламинго яагаад лавыг өөрт нь мөнхийн залуунаас мессийг хийхийг хүссэн юм бол мэдээж Дофламингод хизээч хөгшөрдөггүй би хэрэг болсон учраас эсвэл тэр хин хүнээс илүү удаан насалж чадах болохоор юм болов? Мариж удах үндэсний баялагыг авахад ганц шаардлагатай зүйл нь жил эсвэл цаг хугацаа. Магадгүй залуу нас бол яах вэ? Тэгвэл мөнхийн залуу насгүй нэгэн өөр нэг залуу насыг золионд өгж үндэсний баялагыг гартаа оруулж чадна гэвэл тэр нь гарцаагүй Жэвэлрээ Бони л байж таа. Тэр чөлөөтэй бусдын насыг болоод өөрийнхөө насыг өөрчилж чаддаг. Акайно Бониг хар сахалтаас аврахтаа чамайг засгийн газар зугцсан гэдгийг сонсоод би бараг үхэх шахсан. Гэхдээ одоо бүх юм дууссан гэдэг. Магадгүй Жэвэлрээ Бони мариж удах үндэсний баялагт хүрч чадах ганцхан л хүрэн юм учраас Акайно түүнийг зүхтахад уурсан баг. Мөн хар сахалт засгийн газар түүнийг тушаагаад хариуд нь хөлөг нэхэхэд Акайно ирсний шалтгаан л тэр баг. Эргээд нэг харвал Бони ямар нэгэн нууц шалтгаанаар Марижо болоод тэнгэрийн луунуудтай холбоотой. Учир нь Зорог тэнгэрийн луу руу буюу Сайн Чарльз руу сэлмээ далаахад Бони түүнийг зогсоодог. Үүний шалтгаан маш их цэрэг бас адмирал ирнэ гэдгийг мэддэг болохоор гүйлх. Хамгийн чухал нь адмирал ирж түүнийг хөөгөөсэй гэж хүсээгүйдээ тэгсэн. Учир нь Ерсэн малгайтын гишүүн тэнгэрийн луулуу халдлаа гэдгийг мэдээлэлвэл эхлээд дэрсэн малгайтыг барьж авах нь тодорхой. Харин үүний дараа яах вэ гэвэл хамгийн түрүүнд Жэвэлрээ Бониг шууд барина гэдгийг тэр мэдэж байсан учраас баг. Гэсэн хэдий ч тэр өмнө далай буюу Софт Блүүгээс гараагаа эхэлсэн. Бас түүнийг тэнгэрийн луунуудын маш эртний боол эсвэл маш чухал нэгэн байсан гэвэл хинч гайхахгүй. Дайны дараа Бони хар сахалтаас өшөөгөө авах гэж оролцсон ч тэр эцэст нь сул дараа болж таарсан. Хар сахалт яагаад засгийн газар ийм сул дараа хүнд ингэж өндөр шагнал амладаг байна гэж хэлдэг. Түүнийг хүчвэг мэдээд түүнийг багтаа авдаггүй. Энэ бол хар сахалтын хамгийн том алдаа. One Piece ертөнцид Бибелтрийн хүч сул дараа нэгэн маш том сүрлэг авчирч болдог маш олон жишээ байдаг. Жишээ нь Nico Robin бол биеийн хүчээрээ маш сул дараач тэр профессор Clover бас түүний багийнхан түнчлэн засгийн газрын хамгийн ихээр хүсдэг хүн. Нами ч мөн адил Бибелтрийн хүчвч тэр Luffy-д Cracker-ыг дийлэхэд тусалдаг. Шүүгэрч мөн адил. Учир нь тэр Don Quixote Doflamingo-гийн гэр бүлд маш их нөлөөтэй. Учир нь түүний бүхэл хар бараан бозар булайг халахалдаг ганц хүн бол шүүгэр. Жэвэлрээ Бони сул дараа байж болох ч тэр бол мариж удах үндэсний баялагт хүрч чадах цор ганц дэлгүүр. Хэрв хар сахалт мариж руу дайрж үндэсний баялагын талаар мэдсэн бол тэр Жэвэлрээ Бониг хөлгөөр солихгүй л байхасан. Тэр ч бүхэл Бони түнд чи харамсандаа гэж хэлдэг. Магадгүй энэ үг нь л энэ бүх нууцны эхлэл нь болсон байхаа. Энэхүү бичлэгийг дуустал үзсэн та бүхэндээ маш баярлалаа. Иймэрхүү маш олон мэдээллүүдийг таамаглалуудыг иймэрхүү маягаар та бүхэнд хүргэх болохоор тааштай намайг дэмжиж лайк, subscribe, share хийгээрэй. Үзсэнд баярлалаа.